дугаараар чийж баарлыг бүтэн тойрох соло аяллаа тэмдэглэл part 2. Аяллаа маань 2 дахь өдөр сайн унд чамраад өглөө 8 цагт замдаа гарлаа. 2 дахь штамбаа дарчгаад замдаа таарсан эхний газарт өглөөний хоолоо идэх гэж байна. Өнөөдөр маш хол зам намайг хүлээж байгаа. Яг одоо Чежүүгийн баруун хойд хэсэгт байгаа. Эндээсээ өмнөд хэсэгт очихын тулд нийт 90 км зам туулах ёстой байгаа. Би өмнө нь хамгийн холдоо 50 км л дугуй унж байсан. Яалтчгүй энэ аялал миний хувьд маш том өөрийгөө сорих сорилт болж байгаа. Надад аливаа зүйл хэцүү байх тусмаа гоё санагддаг. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө зориулж дайчилж байна гэдгийг амьдралдаа мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг гэж боддог. 30 гаруй километр явсны дараа кафед суугаад түр амзгийх зураа. Амьдралдаа анх удаа элфинийг ийм ойроос амьдаар нь харлаа. Чежүүгийн баруун өмнөд энэ хэсэг нь хүн машин баг эцгүүдөө газар юм байна лээ. Дамдаа нэг олон хүнтэй таараагүй байж байгаа. Уртаа гүйж байгаа хүнийг олж харсан. Гэтэ ерөөсөө гүйцэж төрүүлж чадахгүй байсан. Эхний удаа зөрөгтэй амжилт төсөөд хажуугаар өнгөрлөө. Үүнээс хойш бид 2 3 удаа нэгнийгээ гүйцэж төрүүлсэн. Ингээд Чежүүгийн өмнөд хэсэгт Сунгаксан уулын ойролцоо ирж төрөвдөг штамбаа тарлаа. Жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байсан тул жахан явж байгаад хоол идэх санаатай буугаад хүрээд гудамжинд зүгээр алхах чийдэл түүндээ дахиад тарсан. Түүнийг Ким Тэон гэдэг 86-ных. Энэ газар бол түүний төрж өссөн нут. Өнөөдөр 25 км-ийг 1 цаг 30 минутанд гүйсэн юм байна лээ. Тиймч болохоор би яагаад амархан гүйцэж чадахгүй байгааг ойлгох шиг болсон. Бид хоёр хэсэг ярилцж байгаа зам дагуух махны газарт надаа хоол авч өгөхөр болов. Энэ арлын хүмүүс Сөүл зүгийн хүмүүсийг бодвол илүү тогтун, айл сайтай санагдлаа. 4 жил амьдрахтаа хизээж ийм олон сайхан сэтгэлтэй солонгос хүнтэй нэг өдөр нэг дор ийм олон таарч байсангүй. Цагийн ажил хийх аялах хоёр өөрлөлтөө. Тиймч болохоор хүмүүсийн хандлага өөр байх. Үлдсэн зам 25 км. Оройны 7:10 болж байна. Очих газарт маань бараг 6 км дутуу. Амар адал явдалтай байна. Гоё штт. Би угаасаа юм дуртай. Орой 8 цаг 30 минутын үед зорьсон газарт ирлээ. Өнөөдөр хоолнд их мөнгө өрөөгүй болохоор жаахан үнэтэй пеншн захиалсан байгаа. Үн 75,000 вон. Үнэлгээ 10-аас 100.